өнөөдөр Трон вайлетнээс Трон вайлетнаас стейк буюу койн хадгалах арга өөрчлөгдсөн нь асуулт нь. Хоёрдугаар нь Трон вайлетнаас яаж видео татах вэ? Таталтыг эсвэл Трон вайлетнаас яаж хийвэ? Бодлого яаж болох гэсэн хэвчээ юм. Трон вайлетны тухайд би бичлэг 2-3 бичлэг хийсэн байна хэвээр. Би энэ Трон хайгаад за энэ хайлтан дээр ерөөсөө юу миний юуг ороод сувруу ороод энэ хайлтан дээр яг юуны тухай үзмээр юм. Тэрийг хичээд ингээ хайгаад болчих шүү. Тэгэхээр зарим хүмүүс таны нэг тийм бичлэг хаана хайгаад өгч асуудаа өөрсдөө ингээд ороод энэ хайлтын юм дээр энэ зөвхөн сая би Трон гэж хэлчихдэг. Энэ Тронтой холбоотой бичлэг гараад ирчихсэн юм. Трон стейк. Тэгэхээр өнөөдөр би яг одоо нөгөө 8 сарын өмнө Трон хийгээ стейк хийсэн хадгалсан хүмүүс эндээсээ ямар боломжтой татаж тавих боломж бий гэдэг хэлээд байна. За тэгэхээр Трон wallet маань Трон койныг тань хаач хадгалж болно шүү дээ. Binance дээр хадгалж болно. Өөр хаана манай Монголын биржүүд дээр хадгалж ийж магадгүй тийм. Би одоо зэрэг Троныг өөрөөр wallet дээр хадгалдаг. За миний нэг барьдаг зарчим болохоор зэрэг бүх койнуудаа нэг дортой хадгалаад гэж хэлдэг юм. Тийм болохоор зарим нэг юм өөрийн гэсэн wallet жижиг койнуудыг өөрийнх нь wallet дээр хадгалж болно. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө жижиг wallet-ийн нэг онцлог шинжин бол нууц key гэж хэлдэг юм. Нууц 12 үгээр 24 үгээр хийчихсэн бол тэр wallet-ийг авч чадах гэж болчих. За энэ Tron wallet утсан дээр ч байгаа компьютерэн дээр ч хадгалж байна. Хамгийн гол нь тэр key-г алдчих. Мета маск ч гэсэн адилхан, Tron ч гэсэн адилхан, ADA-гийн нөгөө wallet ч гэсэн адилхан жижигхэн койнуудын төрөвчнүүд болсон зэрэг дандаа тийм нууц зүгээр хамгаалагдсан байдаг. Тэр нууц зүгээр хайчсан мөрөөс боломж болчих. Тэгэхээр энэ дээр хэрвээ та нар харьцагтай байж чадсан бол зарим жижигхэн койнуудыг заавч бийгч дээр хадгалахгүйгээр тийм төрөвчнүүд хадгалж болно шүү. За одоо ингээд миний энийг компьютер дээр байгаа тэр энэ юм энэ дээлтэй. За энэ дээр энэ vote гэдэг дээр дараад нөгөөнийг санал өгчих юм бол хэвээрээ энийг бол ерөөсөн боломж гарууд зөндөө удаа ороод санал өгөх гэж болно. Боломжгүй бол ядаж нэг өдөрт нэг удаа ороод санал өгчих хэрэгтэй. За энэ санал өгснөөр чинь бидний бас нэг бонус нэмэгддэг юм шиг байна. За би болохоор дандаа энэ coin pay юу рүүгээ өгөөд энэ coin pay юу гэдэг бичээд за энэ атал дээр нөгөө за vote дээр дараад нэг өснөө санал өгөх гэсэн юм. Ингээд дараа нь чинь энэ гараад ирлээ. Би хэдэн Tron хадгалж байгаагаараа энэ сайтыг дэмжиж байгаа гэсэн. Тэгээд би 452 Tron хадгалж байгаа. Тэгээд энэгээр би санал өгч. За энийг бол боломжтой хүмүүс бол ороод ингээд дараад гараа. За энэ автон зэрэг түрүүний намайг бичлэг хийж яхад энэ чинь нөгөө нэг 3 хоноор тэг юугаан хадгалсныгаа устгаж байгаа дахиад 3 хоног 72 цагийн хугацаатай ингээд үргэлжлүүлээд хийгээд гэсэн төвхтэй байсан тийм ээ 3 хоноор ороод 3 хоног ороод одоо бол ихээ болцсон байгаа. За энэ дээдлийнхаа энэ дээр дарангууд stake гэдэг юм чинь stake. За энэ stake-ийн дээр дарангууд энэ сайт маань Tronscan нэгээр гараад ирнэ. За одоо энэ дээр asset энэ рүү дараад байна. За оронгууд одоо энд нэг юм сайн ажиглаарай. Энийг манай хүмүүс мэдгүй байгаа учраас эндээс татал хийж байгаа шүү дээ. Надад болохоор 454 ширхэг Tron энэ дотор байна. Энэ бол миний ерөнхий баланс тийм ерөнхий. За энээс би 452-ыг нь одоо юу яатсан ба стейк хийсэн гэх хараа энэ стейк 452. Тэгэхээр 452-ыг би бол нэг хэлсэндээ одоо хөлтөөцсөн байна гэсэн тийм ээ. Ерөөсөө би энийг ингээд 452-ыг хадгалсныхаа төлөө надад
трон, coin өгөөд байна. Миний балансанд болохоор энэ 2 трон байж. Тэгэхээр хэрвээ стейк хийсэн тохиолдолд эндээс гаргаж авч чаддаггүй. Нэгэсэндээ send хийж болохгүй гэсэн. Withdraw хийж болохгүй тийм үү? Заавалчгүй энэ стейк хийсэн coin нь энэ үндсэн баланс руу оруулж ирж эндээс таталт хийдэг. Энийг зарим хүмүүс ойлгохгүй байх шиг. Тэгэхээр одоо миний энэ балансан дээрс ингээ хараад байхад миний үндсэн балансанд ерөөсөө татах боломжтой 2 трон байна тийм. 452 мянган зэрэг хадгалагдсан. Тэгэхээр би энийг татахын тулд одоо жишээлбэл би 400 нийтдээ 450 трон Binance руу татъя гэвэл заавалчгүй стейкээр цуцалж ийж татах нь шүү дээ. Тэгэхээр яаж цуцалах вэ гэвэл энэ 2 дахь орно. За ингэнгүүт энэ тагтаа stake гэдэг. Одоо надад бол энэ 452 маань энд байж юм. Хэрвээ би ингээд stake хийчих юм бол энэ 452 маань миний үндсэн wallet руу ороод ирэх нь шүү дээ тийм. За тэгснийхэн дараа би эндээсээ send гэж ингэж дараад тэгээд татчих болно. За send гэж дарангууд энэ дээр хаягаа авчирна. Одоо хаана гэдэг манай трейд дээр трон байна уу? Xmeta дээрээс троныхаа хаягийг авчирж байгаа. Трон гэдгийг сонгоод энэ чинь бол трон учраас троны сүлжээгээр явна. За ингээд max гэдэг дарна. Одоо миний түрүүний хэлээд байсан чинь 2 трон гэж татах. Хэрвээ би стейкээс цуцалсан бол энэ дээр 454 гэж гарч ирэх юм шүү. За энэ дээр манай хүмүүс ийм алдаа хийгээд байна. За ингэнгүүт чинь энд хаяг тавингууд эндээс send-ийг гаргаж. Ердөөс нэг минутын дотор орно. За энэ одоо би send-ийг хийгээд өгчлөө. Хоёрдугаарт нь энэ receive гэдэг дарангууд одоо миний deposit хэрэг энэ рүү орлого оруулах. Тэгэхээр энийг заавалчгүй энэ дээр дараад ах шаардлагагүйгээр энэ дээдл дээр миний хаяг байж байна. Энэ хаягийг хуулж аваад тэгээд Xmeta дээр авч тавиад Xmeta-гаас энэ рүү трон оруулаад тэгээд трон нь энэ дээр хадгалж болох нэ. За би 452-ыг хадгалж аваад энэ одоо өчигдөр би хийцээ татлаа. Өчигдөр татлах нэг 0.6 татсан. Өнөөдөр одоо ингээд цуглардсан байж юм. Одоо болохтой зэрэг нөгөө нэг 72 цаг болоод дахин өөрчлөлт хэрэгтэй. За энэ эрг энэ 13816 энэ ингээд бүтэн улаан байх юм бол миний трон маань одоо стейкинг хийгээд нөгөө шинжилгээ хүүгэж гэдэг нь тийм хүүж гэж байна. Энийг аваад авах гэсэн. Заавчгүй одоо ингээд орчиж болно. Хэдэн сараар хэдэн жилээр ч авчих болох гэдэг юм уу? Тэгээд заавчгүй 7 2 5 3 болчихжээ. За одоо энэ ингээд 452-ыг хадгалсны төлөө уржигдраас хойш надад энэ цуглардсан юм. Энийг одоо би яаж авах вэ гэхээр хэлээ ингээд дараад авчихна. За одоо миний энд байгаад хараараа 208 гэдэг энэ гэж нэ энэ 208. Тэгэхээр одоо энэ маань энэ рүү энэ гэсэн. Ингээд сайн за энэ гараад ирлээ. За одоо энийг хуудасаа шинжилж байна. За хуудасаа шинжилэнгүүд дараа энд байсан 13 чинь энэ рүү ороод ирчих чинь тийм үү? Энэ. За би энэнийг одоо цаашаага 452 дээр нэмээд стейкинг хийчих болно. Эсвэл одоо ерөөсөө 452-ыг хадгалсандаа хадгалаад энэ дээрээ яг олсныгоо аваад яваад гэж. За миний бодлоор энийг ингэж олсныхаа авч явж байгаа энэ дээрээ би ер нь хэдийн ашиг 452-ыг нэг бүтэн сар хадгалахад хэдийн ашиг олж ийнө гэдэг чинь энэ дээр гараад ирэх юм шүү дээ. Тэгэхээр одоо энэ доотлол дээр ингэ түүхэн гарч иж байна тийм 0 13 006 014 гэх би нэг ойролцоогоор 3 хоног аваад авчихсан 014. Заримдаа 020 027. За яагаад энэ 027 гарч ийнэ гэвэл нөгөө троны маань ханшнаас шалтгаалж. Ханш нь унах тусмаа олборлох нь арай их, ханш нэмэх тусмаа олборлох нь багасчдаг. За одоо ингээд хэдүүлээ.
юугаа бичлэгээ дүгнэж хэлчихээ тийм ээ. Юу өөрчлөгдсөн байна вэ гэвэл нэгдүгээрт нь юу өөрчлөгдсөн байна вэ гэвэл короны маань стейкийг заавалчгүй 3 хоног дахин шинжилээд ахын шаардлагагүй хэд байгаагаа ингээд стейклийг хийчихэл хайчих нэ. Хоёрдугаарт нь яг 3 хоног энэ сулгарсныгаа гаргаад авчиж болох нэ. 3 мөсөд 7 хоног ч юм уу үүсгэнээр. За дараагийнх нь энэ өвөөтөө тийм ээ нөгөө санал бас нэг хэлсэн санал гэж юу хэлмээр юм те. Санал өгөөч дэмжих тэрийгээ болоод та нар аль боломжтойгоор энийгээ хийгээрэй. Одоо жишээлбэл тэрүүнийхээ өвөөдтэй дараад тийм энэ юм гээд өвөөс гэж юм шиг нэг энэ дээр дараад ингээд саналаа өгье. За дараа хэрвээ эндээс корона батыг гэвэл заавалчгүй өөрийнхөө энэ үндсэн балансууд стейк хийж байгаагаа оруулж иж дараа нь батлах гинэ. Тэгвэл татчих гинэ. За депозит хийх нь бол ерөөсөө өөрийнхөө энэ дээр байгаа хаягаа уулж аваад тэгээд ерөөсөө альч байнасаас ч юм хаанаас ч хамаагүй тоон нэмрүү хийгээд хийж болно. За ингээд стейк хийгээд яваад байж болох нэ. Тэгэхээр нэгсэндээ бол та нар кроныгоо өөрийнх нь төрөвчин хадгалаад хадгалсныхаа төлөө бас санал өгөөд санал өгснөхийн төлөө та нар ингээд хөөрхөн хувь олоод байх нэ. Тэрнээс биш энэ бол ерөнхийдөө ялангуяа завгүй байдаг хүмүүст айгүй зүгээр өгөх хэрэгтэй. Завгүй энэ рүү ингээд байн борчих боломжгүй хүмүүсээр хэдэн корон аваад энэ рүү хийгээ хайчаад тэгээ хаяа нэг өдөрт нэг удаа хоёр удаа боломжтой хэд удаа санал өгчөөл ингээд сууж яхад таны 3 жилийн дотор хөөрхөн авчирчаад байгаа гэнэ. За мэдээж энэ хэрэг энэ доод талын $29 бол өнөөдрийн ханшаар тийм үү. Короны үн маань нэмэгдэх юм бол энэ чинь дээш яваад байна. Короны үн маань багасах юм доош яваад одоо үн нь багасаад байна. Энэ нь гол нь шаардлага биш. Гол нь бид нэр короныхаа тоог нэмэх юм. Тоогод нэмээд ивэл дараа нь үн нэмэгдэхэд бид нар боломжтой үнээр эндээсээ шууд одоо X метраар ч юм хайш хэмжээгээр зарах боломжтой болчих. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Бүгдийг нь амжилт. Түрүүчийн миний 2-3 бичлэгийг үзээрэй. Яг энэ тронтой холбоотой 2-3 бичлэг байгаа юм. Яаж анхлыг хийсэн. За энэ хамгийн гол юм нөгөө энэ 12 үгээр яаж сэргийгдэх байгаа шиг тэрийг сайн үзээрэй. Тэр үгээ мартаж болохгүй. Энэ 2-3 бичлэгийг үзээрэй. За энэ бол CoinPay плейлист байгаа. Плейлист рүү ороод CoinPay channel CoinPay. За энэ картаа доош нугаад энэ Tron staking. За энэ Tron link wallet-ийн аккаунтыг 12 үгээр сэргээх заавал. Энийг заавал үзээрэй. Энэ хамгийн чухал шүү. За ингээд бичлээ.